Эмбүк төлөвлөж байна. Тэрс өнцөг. Зохиогч Ловсон Жамбагийн Мөнхтөр. Өгүүлэгч Доржийн Зоригтбаатар. Монгол үндэсний эцэг эзэн Чингис хааны эсэнсний 860 жилийн тэгшойд энэхүү номоо зориулв. Эх эзний минь гэгэн сүлд Монгол түмнээ өнд эвэх болтугай. Монгол төрийн наадмын талаар хэдэн үг. 2014 оноос хойших үндэсний их баяр наадмын нээлт хаалтын найруулгыг харахад найруулагчид нь уг чухал ажилд намынхаа үзэл суртал өөрийн үзмжээр голлон хандаж хийж ирсэн байдаг. Тэмдээч жил бүр өмнөхөөсөө тэсвэр зохиомжтой, этгээд дүр, цочмог дүрслэл тавилттай, төрд ёсны уламжлал баяр наадмын агуулгаас хэтийдсэн хэлбэртэй нээлтүүд нь олон түмний дургуутслыг төрүүлж шүүмжлэл дагуулсаар удаж байна. Энэ бүхнийг засаж сайжруулахад санаа өгөхүүднээс 2014 оны наадмын жишээн дээр өөрийн ажигласнаа сэрүүлэн өгүүлье. 1. Бодит байдал болсон явдал. Үеийн үед төрийн их баяр наадам эх эзэн Чингис хааны маань үндэслсэн их Монгол улсын төрийн дуулал эртний сайхан хэмээх утга гүн айзам яруу уртын дуугаар эхэлсээр ирсэн. Гэтэл энэ уламжлалыг сосор барам гавьяат тасалж аимшиггүй нүгэл үйлдэв. Монголчуудын түүх 1990 оноос л эхэлсэн юм шиг хонхны дуугаар наадам нээж болохгүй. Найр наадамд дуулах дуу, дуулахгүй дуу гэж байдаг. Энэ дуу тэмцлийн дуу болохоос наадмын тэр тусмаа төрийн наадам эхлүүлэх дуу яавч биш. Шалзат баахан шарга, гандан уул, аргагүй амраг, хулсан ташуурыг найран дээр дуулсантай ялгаа юу? Түүний оронд эрхэм төр, соёл эрдэн зэрэг сайхан дуу сонгож болох л байсан. Ер нь төрийн наадамд ихшиглүүлэх дууг урьдчилан тогтож баймаар юм. Авьяастай эрдсэн гавьяат маань ард түмнийхээ баяр наадмыг ардчилсан намын сурталчилгаа болгочих уу да гэж бодогдсон. Б. Өнгөрөгч 2 жилийн наадмаар толгойдоо улаан алчуур зангидсан хар хувцастай хүмүүс юуг бэлэгдэн бүжив? Тэдний барьсан туг дээрх язгуурын монголчуудын шүтэн, нар, сар, гал гурав яагаад тасхар өнгөтэй байв? Монголчуудын нар сарыг хэртээж гал голомтыг харлуулахыг хэн хүсв? Яагаад тэр туг шар дэвсгэртэй байгаа юм бэ? Үүгээрээ тэд юу хэлхийг хүсв? Цагаан хэрмийн цаан суугчдын тэлэлтийг өв? Тэд Монголын их юан гүрнийг түлхэн унгаасан улаан алчууртны босогчдтой яасан адилхан харагдав? Түүгээр юуг ёрлоно вэ? Өнгөний бэлэгдэл, сэтгэл зүйд үзүүлэх өнгөний нөлөөллийг найруулагч хүн дээд зэргээр мэдэрдэг байвал зохино. Ер нь төрийн ёслолын алба гэж байгууллага Монгол төрийнхөө наадмын бэлтгэлд хэр оролцоотой байдгийн болов? Уламжлал залгамжаа бодсон ч энэ байгууллага төрийн энэ чухал ёслолд ямар нэгэн хэмжээгээр оролцож зааж зурх үүрэгтэй л баймаар. Дээр нь бэлэгдэл зүгээр мэргэссэн судлаачдын зөвлөгөөг авах ёстой гэж бодном. 2. Наадмын нээлт хаалтын ёслолын хэлбэр агуулга. Наадмын нээлт нь утга агуулгын хувьд Монгол үндэсний баялаг, түүх, өв уламжлал, хэл, утга зохиол, бичгийн соёлыг багтаасан, туураг тусгаар улсын сүр хүч, зориг ирмэлзэл, хэмэр золбоог бүрэн дүүрэн илэрхийлж, төрд ёсны уламжлал, залгамж чанарыг харуулсан байх. Харин хэлбэрийн хувьд Монгол туурхтан ард зоны өнгөрсөн одоо ирээдүй 3 цагийн хэлхээ болсон Ахмад Эдэр залуу хүүхэд багчуулын төлөөлөл орсон монголчуудын өнгө, дүрс, хөдөлгөөн, зүгд шиг, дуу аваа, тооны бэлэгдлүүдийг гүн шингээсэн илэрхийлэлтэй байх учиртай. Монгол төрийн их бэлэгдэл шүтэн 9 хөлт цагаан тугийг төв цэнгэлтэхэд залж дуусмагц 999 морин хуурчийн татлахын дор 999 уртын дууч их Монгол улсын төрийн дуулал эртний сайхан уртын дууг дуулж Монгол улсын ерөнхийлөгч наадмыг нээж үг хэлсний дараа төрийн дууллаа ихшиглүүлж наадмаа эхэлдэг тогтсон жаягтай болъё. Тэгвэл Монгол төрийн эрд эдүгээгийн залгамж сүр хүч гадаад дотоодын зочид гүйчдэд
тодорхой харагдана. Үүнийг өөрчлөөд баймгүй. Б. Хаалтын ёслол нь тусгаар тогтнол эв нэгдэл эрх чөлөөний үнцнийг сануулж, Монгол турхтны дахин нэгдэл сэргэн мандлыг зөгнсөн утгатай байвал зохилтой. Жишээ нь хамаг Монгол төслийн 5 залуу 5 талаас морьтой гарч ирээд халуун илгэн нутгийг дуулвал хичнээн утга төгөлдөр сүрлэг сайхан байхыг төсөөлөд үзье л дээ. 3. Наадмын эхлэл, урлаг соёлын тоглолт. Төрийн их бэлэгдэл 9 хөлт цагаан туг руу настай хэдээрээ ахлуулсан бөгчүүд урд цуваа үүсгэн очиж адис авч байна гэж ишнээс нь нааш цааш ганхуулан татаж тугтай барилддгийг болиулж, төрийн тугчдаас өөр хэн бугаач хүрхийг хориглон үүнээс хойш цээрлэл болгоё. Давсан үзүүрлэж төрүүлсэн бөгчүүд ерөнхийлөгчөөс эхлээд ерийн эргэн хүртэл бүгдээрээ зөвхөн суурайс нь адис авч байг. Үгүй бол дөрвөн талд нь махир сэлэнтэй торгон цэргээр мануулахын ямар ч хэрэг утга хүндлэл алга байна. Түүнчлэн аймаг сум болгонд нэгдсэн хэмжээ харьцааны стандартгүй ур хийц муутай 9 хөлт цагаан тугийн хөвлбөрийг ямар ч хяналтгүй хийн хэрэглэж дураараа дурагдгийг зогсооё. Энэ их шүтэн цор ганц байснараа үн цэн нь үрд орших үзье. 4. Монгол төрийн наадам зөвхөн монгол хэлээр. Монгол төрийн их баяр наадмыг харь хэлээр хөтөлж дуулсан маш бүдүүлэг алдаа гаргалаа. Монгол улсын гавьяа жүжигчин Арвдангай хэлсэн үг бүрийг хэлмэр чимхтэй англиар давтаж, Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн Балхчевын шав авиасны шоуны оролцогч охид гуй хасаа гялзуулсан хувцастай гарч ирээд англи монгол нь мэддэхгүй дуу дуулж байгаа нь маш зохимжгүй үйлдэл юм. Ингэхэд эн чинь нутагтаа хийж байгаа бидний наадам уу? Аль эсвэл бусдын иргэшээлд орсон хүч буурай улсын арга ядсан цусардлуу. Энэ хэдхэн үйлдэлээс Монгол төрийн хэлний бодлого бүрэн алдагдсан нь тодорхой харагдаж байна. Үүнээс хойш ийм явдлыг хэрхэвч гаргаж болохгүй. Наадам бол Монгол улсын ерөнхийлөгч албан ёсоор нээж, өрнүүлж, өндөрлүүлдэг Монгол түмний их баяр цэнгэл төрийн их ёслол мөн. Тиймээс Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн гэсэн Монгол улсын үндсэн хуулийн 1-р бүлгийн 8-р зүйлийн 1-р хэсэгт заасныг хэлбэрлэлтгүй баримтлан наадмаа зөвхөн монгол хэлээр хөтлөн явуулж, Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр нэвтрүүлэх ёстой. Бусад хэлээр давхар орчуулж цааш дамжуулах нь гадаад дотоодын арилжааны телевиз сурвалжлах багийн тусдаа хийх ажил. Бид гадныхны ая талд бүхнээ таацуулах биш. Тэд бидний хууль дүрм, зан заншил, аяг жаягийг хүндэтгэн дагах ёстой. Цэнхэр малгайтай нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулагчдыг Монгол төрийн наадамд жигсаадах нь ямар учиртай юм бэ? Энх хамглан дайн дажингүй Монгол оронд энхийг сахиулах шаардлага үгүй л баймаар. Хүн нь монголч, хувцас нь тэр хувцсаар төлөөлүүлж байгаа байгууллага нь олон улсын чухамдаа харийн байгууллага. Энэ мэт нарийн ширээнийг анзаарч аливаа юмны тунг тааруулж чаддаг байх нь найруулагчд байх ёстой чадвар юм. Наадмыг найруулахад өргөн мэдлэг, нарийн мэдрэмж, хурц хараа, улс үндэстнийг их элгэн халуун сэтгэл, чигч хатуу бодлоготой байх ёстой. Лос Анжелес 2014 оны 9-р сарын 22. 5. Жил бүр шинийг үзэн цэнгэхээсээ илүү. 2014 оны наадмаас хойш Монгол улсын гавьяа жүжигчин Наранбаатар, Хяро Баатар гээд шинэ үеийн найруулагчид наадмыг найруулж олон шинэлэг урдийнхаас ховилуу сонин содныг харуулсан нь тухайн үедээ үзэхэд багтай сайхан байсныг дурдхан зүйтэй. Гэвч Монгол наадмын нээлт нь улс орнууд чадал чансаа сүр хүчээ гайхуулан нэгнийгээ давах гэж өрсөлддөг олимпийн нээлт биш учраас жил бүр өөр сэдв гарган ирж дараа нь дахин юунд ч ашиглах боломжгүй элдэв дүрс баримл хувцас хэрэглэхийн баяр цэнгэл гэхээсээ илүү олон зуун хүн навсгансан учир замбраагүй шамбаралдаа маягтай юм болгож тэр хэмжээгээр ихээхэн зардал мөнгө сүйтгэж байгаагийн дээр ядарсан ардынхаа нүдийг хорсгож бухимдал дээр бухимдал нэмж байгааг хоошид анхаармаар. Ковидын дараах дэлхийн ертөнц нүсэр биш төсөр гэсэн урайтай болсныг ч бодов штэ.
Тиймээс морин хуур уртын дуу биелгээгээд язгуур урлагийн сонгодог хэдэн үзүүлбэрээ хөтөлбөргүй бариад тухайн жилийн онцлогтой үзүүлбэрийг дараа нь нэмэлтээр оруулж найруулбал зүгээр. Монгол бүжиг бие биелгээг зөвхөн мэрэгжлийн бүжигчид хийдэг. Ард олноос ангид онцгой урлаг мэтээр төсөөлдөг хэвшмэл ойлголтыг эвдэж, наадамчин олон театрт сууж байгаа юм шиг ямар ч идэвхгүй сууж үздгийг өөрчилж, наад зах нь ээлт хаалтын үеэр дарга цэрэггүй бүгд босож зүлэг ногоон дэвжийн дээрээ гарч ирээд биеийн чилээгээ гаргангаа хүү амтлагийн дуу зэрэг цоглог хэмнэлтийн аянд бүжгэлдэг болгол зохилтой. Тэрмитээр Монгол хүн бүр өв соёлоо өвлөн эзэмших нь нэгдсэн үндэсний байгууллагын бит ба бит бус соёлын үеийн санд бүртгүүлэхээс илүү чухал үйл хэрэг болно шүү дээ. Энэ мэтийг харгалзсан энэ цагийн соён гэгэрүүлэгч төрийн соёрхолд хөгжмийн зохиолч Жансан Норов, ардын багш шинжлэх ухааны доктор, бэлэгдэл судлаач Дулам нар дээр чадалтай зураачдын баг бүрдүүлбэл аятайхан бүтээл гаргана да. Манайд чадвартай зураач олон бий. Зураач хүний нүд өөр шүү. Үүнийг л дараагийн баяр наадмыг зохион байгуулах комиссийн эрхэм дарга гишүүдэд захий. Монгол түмэн минь сайхан наадаарай. 2022 оны 6 дугаар сарын 27